Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн зүгээс оюутан залуус ерөнхий боловсролын сургуулийн багш, мэргэжлийн бус байгууллага, олон нийтийн дунд ардын багш Чойжил сүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдааныг 22 дахь чиглэлдээ зохион байгуулах гэж байна. Тэгэхээр энэ уралдаан нь бол анх бол оюутны ангиллаас бол эхэлж байсан уралдаан. Өнөөдөр бол мэргэжлийн оюутан, мэргэжлийн бус оюутан, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нар, за албаа агч дотроо мэргэжлийн бус, за цахим бичвэр, за ингээд нийгэм олон нийтийг монгол бичгийг түгээн дэлгэрүүлсэн талаар гэх мэтлэн 6-7 төрлөөр бид бол энэ шалгаруулдаг болсон. Бид нар бас энэ олимпиадаар дамжуулаад Монгол улсад монгол бичгийн мэдлэг чадвар хэр хэмжээнд байгаа. За тэгээд энэ мэргэжлийн төвшөнд байж байгаа боловсон хүчин маань ямар шохон бэлтгэгдсэн байгаа гэдгийг бас энэгээр шалгах бас боломжтой. Доогийн байдлаар бол энэ жилийн олимпиадад бүртгүүлсэн оюутны тоолны 400 гарч чадсан л да. Тэгээд бид нар бол нээлттэйгээр орон даяар бол зарладаг. Тэгэхээр өнгөрсөн жилийн байдлаар бол 20 аймагаас нийтдээ 315 хүн бол оролцсон. Би most багш Монгол хэл уран зохиолын боловсролын 3 дугаар төвчний оюутан байгаа. Би яг 1-р курст яг орж ирээд энэ олимпиадад бол оролцсон байгаа. За тэгээд мэргэжлийн бос ангилалд нь бол тэргүүн байр эзэлсэн. За тэгээд 2-р курстээ болохоор яг багш Монгол хэлний мэргэжлийг сонгоод за тэгээд мэргэжлийн ангилалд бол амжилттай баттгах тэргүүн байр бас эзэлсэн байгаа. Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж байна. Энэ нь уралдааны цар хүрээг улам өргөжүүлж байгаа явдал юм а. Тиймээс цаашид монгол бичгээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд хүн нэг бүрийн оролцоо чухал байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Монгол бичгийн мэдлэг гэдэг зүйлийг болохоор зөвхөн унших юм уу, ойр зүрийн үг бичих тухайд ойлгож болохгүй. Монгол бичиг хэрэглэх тухай асуудал орж ирнэ гэсэн. Тэгээ монгол бичиг хэрэглэх хамгийн том өшүүрэг нь бол яг энэ 25 онд яриад байгаа хуулийн асуудал ахгүй. Тэгээ энэ хууль нь байгаа цагт яах ёстой гэхээр бид мөрдөх ёстой болд. Тэгэхээр энэ бол монгол бичгийн хэрэглээг хамгийн хүчтэй нэмж байгаа ганц бидний хэрэгсэл болчиход байгаа хгүй зүйлүүд. Монгол хүн болж төрснийх бол мэдээж хэрэг хамгийн ихэнд бол их хэлээ бол маш сайн судлах хэрэгтэй. За түүний хэрэг бас үндэсний бичгээ ч гэсэн мэдээж хэрэг сайн сурч эзэмшсэн бол яг монгол гэснийх нь сэтгэлгээ зам ингээд дархлаа бол байж гинэ гэж боддог. 1224 онд юу вэ? Чингисийн чуулган. Тэгэхээр бид нар Чингисийн чуулганы бичих нь 1220 залуу хооч үедээ үндэсний бичиг соёлоо өвлүүлэн үлдээх нь бидний зайлшгүй хийх ёстой зүйлсийн нэг. Бичгийг яаж Монгол бичгээр болгож байгаа болохоос биш Монгол бичгийн үүсэл гаргал бол биш тийм. Манайх бол ерөнхийдөө ерөнхий суурийн монгол бичгийн хичээл гэж ордог. Тэгэхээр жилдээ бол хавар намрын үйлдвэрлэлд бол нэг манай тэнхимийн бол нэг оролцоо 1000 оюутан бол суралцдаг. Тэгэхээр энд чинь бол мэргэжлийн оюутнууд ч байгаа, мэргэжлийн бос оюутнууд ч байгаа. Тэгэхээр үнэтэй холбоотойгоор бол бид нар бол зөвхөн сургуулийн хэмжээнд гэтэл 1000 оюутан монгол бичгийг заан сургаж байна л гэж ойлгож байна. Миний хувьд ойролцоогоор за бараг 20 жил монгол бичиг сургууль зааж байна. Энэ хугацаанд орж ирсэн оюутнуудыг харах юм бол 10 жилд тодорхой хэмжээний ерхий боловсролын сургууль тодорхой хэмжээний мэдлэг чадвар эзэмшээд ирж байгаа учраас харьцангуй дөхөө ерөнхий дундаж бол ямар ч хэсэн монгол бичгээр нэг унших, бичих тодорхой хэмжээний мэдлэгтэй чадвартай болоод орж ирдэг. За их сургуульд орсныхаа дараа болвол илүү хишинжлийн үндэстэйгээр за тэгээ дээрэс нийгэм соёлын олон шалтгааны үүднээс монголчуудын хувьд монгол бичиг үнэхээр чухал үүрэг юм байна. Бид бол монгол бичгийн соёлыг тээх ёстой эзэдэн юм байна гэдгийг бол бүрэн гүйцэд тохиомсралдаг гэж боддог. Тэгэхээр ерөөсөө яг энэ мэдээ баримтууд нь өөрөө юу илэрхийлж байгаа вэ? Тэр нь зүгээр л монгол бичиг. Бид олон зуун жил монгол бичгээ зааж сургаж ирсэн баялаг уламжлалтай. Одоогоор монгол бичгийг ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн их дээд сургуулийн оюутан сурагчдад зааж байна. За мэдээж хэрэг бол хос бичигтэн улс болно ш 2025-нд. Тийм болохоор яг энэ монгол бичиг үндэсний бичиг бол ингээд яг түгээн дэлгэрүүлэх үйлс бол ингээд хичээн оролцох үүднээс бол за яг 1-р курстэй бол most бол хосоён гэсэн клуб бол 2003 онд байгуулагдсан. За уг клубтэй бол элсээд оюутан залуучууд бидэд болохоор бусдаа нөгөө үндэсний бичиг яг ингээд түгээн дэлгэрүүлэх зам мөн ингээд заан сурах үүднээс бол биерэн бичлэг, хосон үзэг, хичээнгүй бичиг, за мөн дөрвөлжин бичиг заадаг байгаа. Яагаад бид нар монгол бичгийг сурах ёстой юм, сургах ёстой юм, зөвөр сурталж таниулах ёстой юм бэ гэх юм бол Монгол улс байя гэх юм бол
өөрсдийгөө яг байж болох тэр бүрэн гүйцэд үн цэнээр нь харуулъя гэх юм бол монгол бичигтэй байж харуулах байхгүй. Аливаа бичиг үсэг гэдэг зүйл бол ерөөсөө улсын хүчийг харуулж идэг л гэдэг хамгийн тодорхойгоор хэлж болдог. Бид монгол хүн гэж хэлэхээс гадна бичиг соёлоороо ч монгол гэдгээ тодорхойлох нь чухал.